Самжитаас нэлбэл ашиг. За ямар бодлоор явдалтай байж одоо хэвтэх вэ гэдэг дотор одоо дөрвөн зүйл бий гэж. Одоо хэвтэж явахдаа тий бас бодол ямар авах гэж. За намын төшиг гэгэн одоо хурмэдэлтэй байна гэж. Одоо гэгэний одоо шинжийг сайтарлаж гэрэл төгөлдөр одоо сэтгэлээ гэрэл төгөлдөр одоо сэтгэлээр хэвтэж хажуулах өгөөд дээс ингэх юм бол нядлогийн цай нойрноос ирэхин цаг сэтгэлс харанхуйлахгүй одоо болтго юм аа гэж. За тийм сайн гэгэн сайхан гэрэл бодож юм уу? Гэгэл зүйл бодож юм уу гэж одоо хэвтдэг юм байна те. Одохтой ингэж боддог. За дамбааны бас самсрах төгөл самсрахтай байх хэрэгтэй. Номоо буйна дондан дамба за утга төгөлдөр болгож сонссон сансан бясалгаас одоо гарсан тэр бүгдийг яана санаж одоо хизээ нойрсох нойр хүртлээ тэнийг яана бодож шидэж явах хэрэгтэй гэж. Өдрийн үтсэн намарч үйд юм уу? Өдрийн хийсэн сайн зүйлч үйд юм уу? Түрүүн одоо сонсон намарч үйд юм ингээ их зүйл бодож тий тэрнийг одоо нойр хүртлээ бодож яваад ингээд одоо ажиулах хэрэгтэй. За нэтлэгийн цэ аналог бадан дааварч гэдэг да сим данжис чи хүрж идэв. За дорно нижийн цэян гэдэг гэж ирж байна. За ингэх бол яа гэхээр нядлогийн цэян нойрноос одоо сэрхийн цагт хүртэл малагва давар. Одоо нойр нөхөхгүйгээр босхгүйгээр. Тэдгээр ном тэдгээрээс тэдгээр дээр байгаа сэтгэлээ олонтой одоо дагна орох болох өгөөд товчлол гэх юм бол яа гэм нойрсхын цагт гэсэн тэр буйны одоо ажиллаар эзлэгдэж буйн номынх нь одоо зүйл яана судлагдчих идэв юм даа гэж тий. Намаа бодож байгаа дунддаг тийм үү. Бяцлаж байгаа зүйлээ бодож байгаа дунддаг тий. Тэгээд ирэхэд тэр зүүд ундж байгаа үс ч гэсэн нөгөө бодол нь хэвээрээ яана цогтаан бас байж идэв. Ингээд тэр цагтаа бас буйнаа орж идэв юм ажил. За шишин бай. Шишээ ойлгож одоо ухамсарч авах хэрэгтэй. Тэдэр дамб дэмбийн цэ нямбадан гарын жана дээшэнэ данд мэлэн шин монгорж идэв. За ингээд ийм санамсраг шүтгийн цагт нисванис одоо ямар нэгэн зүйл гарах юм бол нөгөө түүнийг таних мэдээд тэгээд одоо ая зүйнд нь авалгүй төвч орхилгүй одоо төвчж үлдэх хэрэгтэй маа гэж. Тэр завсар тус янз янзын буруу бодол юм уу няман онжирж болох юм байна гэж. Тэгвэл тэрнийг нөгөө зүйлч чинь гараад ирлээ гэж мэдчихийдэг. Ийм ухаан бас хэрэгтэй шишин тий. Тэгээд тэр буруу зүйл гараад ирэхэд тэрнийг буцааж идэв. Ийм одоо жишээлтэй. Учирх гэж. За дамбын дэш босох хор мэдл гэж. Дамбын дэш. За сэрх юм уу босох гэж. За энд гурван байна гэж. Намба танжид нижис номбол сим шалбар мэжидвэр зундужис симби симжин ирээдэх шиндүү тумбарajсэн л баа. За хизээ ямхтай нөө нижис номбол нойрондоо одоо дийлдэж одоо сэтгэл хатах байдлыг гаргалгүйгээр ичээнгүй лж ичээж одоо чармахын сэтгэлээр зээр одоо гөрөөстэй адилхан богинохон тунд яана өвдөж ундаж сурах хэрэгтэй байна гэж. Зээрх соргог амт юм биз дээ. Жохон чимээ одоо дэрх ундажсэн дэрх гэж бас өгч идэг тий. Тэр шиг сэрэг нойрон сэрэг одоо ундаж. За дэна нийт мэтгчин дамбын дүүлэ мэлбэр. За ингэж чадах юм бол яана нойр их зузаардаггүй, харанхуйлдаггүй бөгөөд босхын цагт хүртэл яана залхуулгүйгээр босож чаддаг юм аа гэж тий. Сэрж одоо чаддаг чадaltaй болчтой юм аа. Хөнгөн шингэн болчтой юм да. Их соргог сэрэг гэдэг болтой юм тий. За ийм одоо сэрийн шүүгээ тэдэн цагт босон шүүгээ заримдаа нэг өглөөний тэдэн цагт босон шүүг босохоор хөнгөн сэрждэг шүү дээ тий. Тэр шүүг бас юм. За хоёр дахь нь за шинэ тэгээ санжижийн наваа нэлва тамжид төрж байгаа. За би бол бурхны одоо зөвшөөрсөн минэлва үл хэвдэх юм уу үл ундах энэ одоо унтлагүйгээр бүгдийг одоо бүтээж үлднэ гэдэг бөгөөд за түүнийг бүтээхэд бол их шамдлаар одоо дурсан одоо үлдэж байна гэж ингэж бодоод. Тэна санжижис намаа син ингээд би бурхны одоо зөвшөөрсөн одоо арслангийн хэвлэг хажуулах мэтээ өөр одоо илүү дутуу зүйлгүй их болно гэж ингэж одоо бас бодох юм байна. За
одоо бурхны номыг бүтээж байгаа учраас тийм ээ. Бурхны одоо зарилгасан бүтээлийг хийж байгаа учраас одоо шамнаа гэж. Тэгээд одоо ингэ шамдаж бүтээхтэй өгөр тэр заасан яана. Тэ? Ястав. Хажуулж. За энэс одоо илүү их юм уу дотоохгүйгээр одоо ингэж хэвтний онтнаа гэдэг ийм байдлаар одоо ийм бодлоороос хажуулах юм аа. За гурав дахь нь тэр хүндэт гэж бас үзэж байна да. За житэр дагистын түүнээс одоо хар гэртэй хамбар гэртэй богдмчууд аашаа чараа төвцөн ядгийг чавдамра матан хүлээрээ толгой долгоогоор хөлөө хийнэ явж цагийн жолох гэдэг. За житэр дагис дин мендлвадан гівэн чойном зомбис дуандар саяан дэдэрж аван юмсан. За тэгээд цаашдаа энэ мэтэр би яана. Дагис дин өнөөдрийн дин мендлвадан гівэн чойном зомбис өнөөдөр одоо хэвтлэгүүгээр буян номын одоо зүгт хичээж бүтээсэн дагууга маргааш гэсэн бас яана энэ мэтэр үлднэ гэж яана цаашаа хийх. Тэ? Ажиллаа одоо бас бодно гэж. За ингээд тэр геолог төмөж юм ичээдэр жидтэй. За энэ мэтэр бид яана. Буян сайн зүг буянд одоо дурших сэтгэл бол үргэлжин тасрахгүй одоо үлдэх хэрэгтэй өгөөд жидэнэна хэрэг жаахан умартах юм уу мартах зүйл гарвал гарсан байлаа ч гэсэн дээш тийшээ бүтээхийн тухайд бол улам одоо хичээж үлдэх юм а гэж. Онд болоод хэвтийн одоо явдал мөр бүгдийг одоо гингүү болгох алдаагүй болох өгөөд за утга төгөлдөр явдлаар одоо явдлыг одоо гаргасан болохоор энэ нас бол хэрэггүй дэмий олон дэмий юмар одоо үрх маань эдэрч засагдах нь одоо үзэгдэх учраас яана эдэрх яаж дүмаа шиг фигур наа хэрвээ цэ дамидууд дүмаа шиг фигур наа ингээд үү яана хоол юм уу хоолонд юм уу одоо хэвтийн явдал эдгээр ингээд гэмгүй болгож аваад тэгээд хэрэгтэй болгоод ингээд гарах юм бол энэ насыг одоо дэмий өнгөрөж исэн тэр зүйлүүд одоо эдрээ засагдах юм гэсэн үг тийм. За энийг бол пагтомдын судраас ишлэж за хэрхэн одоо нотлон буулгасан мэтэр би одоо энд зүйлээ гэж. За энэ цаанаа бол төмөдийн нэг юм жансаад гарч байгаа юм. Жансаад энэ бэлтгэлийн үе одоо бүх юм гарч янсаа хоёрт одоо энийг гаргасан. За эсвэл хойш хэд болж ингээл бэлтгэл хийж байгаа хүмүүсэд судлах хэвээр бэлтгэх хэвээр ийм нийт бус зүйлээс босод зүйлүүд бол бэлтгэл хийгээд за бодит суурь хийгээд төгсгөлийн ажил хийгээд тунгийн завсараа их нь одоо юу үйлдэх зэргийг эндээс эхлээд лагантан хүртэл одоо ямар ч одоо бодол зоригдол одоо бэлтгэж үлдсэн бай. Тэр бүгдийг тэр үнийг нариулаарай гэж. Тэ? Энэ бол ингээд жердан нийт одоо ямар ч бэлтгэл байдаг юм. Сайн их шиг одоо юм. Жорын жид хэрэгтэй. Хойшийн жаваанууд хэрэгтэй. Жүгийн жаваа хэрэгтэй. Тунцмын ажлууд хэрэгтэй тий. Энэ одоо ямар ганцхан тухайн үед бодож байгаа юм маань өөр. Мэг нь өөр болоод байгаа ш. Энэ ажлууд нь бол хэвээр яа ингээд одоо явна гэж. За ингээд тунгийн засвараа ямар болохыг одоо номлоо. За ингээд үндсэндээ юм одоо жонцол гэдэг юмс одоо жонцол тий бяцлагаас ламрын одоо бяцлал гэвэл энэ үс ламрын үс одоо бяцлал гэвэл юу хэлэх вэ? Ямар одоо шатамжлагтай байдгийг гэдгийг нийт ерөнхийд нь одоо үзүүлж байгаа юм гэсэн. Одоо ч бид нар бол ингээ олон бяцлагтай байна шүү дээ. Ингээ гараал явахад нэг бяцлаглын төвөөл гараал явахад нэг бяцлаглын төвөөл тий. Тэгээд тэр өөрийн ёстой байдаг. Тэгвэл энэ бол ламрын хийх гомдох үе бяцлаглын ерөнхий одоо журам гарчиж байгаа гэсэн үг тий. Бид одоо хүнээс хүн асуугаад ярих юм бол энийг л ярьж өгнө шүү дээ тий. Жирвэн жадаг гэж юм байдیں۔ Хойш нэг юм өсгүүд байдیں۔ Сүлдээ ингэдэг, тунгийн завсараар ингэдэг, тун барьж явах үед юм боддог тий. Гэр мэтэр одоо ерөнхий одоо заавар ингээд гадаа гарчиж байгаа. За босод зүйл босод одоо бяцлагуудаас харьцуулж харах хэрэгтэй тий. Яндаас мэддэг байх. За жонцллаа логдог гав. Логдог гав.
За энэ үсэд яана бяцлаглалын үсэд бас зарим буруу бодлуудыг бид бас сайн харах хэрэгтэй. Тэ? Бяцлаглалтай холбоотой янз янзын зөв буруу янз янзын бодлууд бас байсаар ирсэн байна л да. За энэ талаар одоо жаргах гэж. Энэ бол бидний одоо бяцлал төрөж байгаа зам бол 3 замаар явж байгаа тийм ээ. 3 тойсон гомсон гэж. Той сам тэг гом гэдэг. За тэгээ тэрний завсар тойвоос юу гардаг? Тонжингийн шарав. Самаас юу гардаг? Самжингийн шарав. Гомоос юу гомжингийн шарав гэдэг. Ингээд тойвохон дараа нэг шарууд бас алгаад явж байгаа тийм. За энэ хүрээний дотор бидний одоо тойсон гомсон ажил бол гүйцэж байгаа. Явж одоо гүйцэж байгаа. За энэ завсар бол хүмүүс энэ завсар хэмжээд ирэх хүмүүс бол одоо янз янзын бас үзэл гард юм байна да. За тэр тухай. За сүр угаандалжин тэр эрхэм зарлиг тааллын тайлбар сэлтэс зэрэг одоо их гол номууд бол хувьцыг одоо ургуулах ногоодыг хувьцанд одоо ургуулах үед лохоо мачиг байна. Ухаан одоо зүглээгүй зарим усуд мөрийг бяцлахын цагт тэр орноо дахин заавал ажиглал шинжилгүүгээр зөвхөн одоо агуулах юм уу төвлөрүүлэх юм бяцлаглыг хийгээд тэгээд тус ондог одоо ухаанаар дахин ажиглах юм бол харин оноо сонсох санахын үес болно гэж догооном цамбарцсан болдог өгөөд за тэр атгахгүйдэг яана бэлгэст барих ийм явдал төрдөг учраас бурхан болох замд саад болно гэж ингэж одоо хэлдэг юм байна гэж. За зарим хүмүүс бол ийм бас нэг юм бодол гаргаж ирж байна л да. Мөрийг бяцлагж байгаа үед зүгээр жогом хэрэгтэй. Хоёр янзын бяцлал ярьж байгаа юм байна. Нэг нь жадгам жогом гэдэг. Жогом гэдэг нь агуулах бяцлал. Жадгам гэдэг нь бол шинжлэх, ажиглах ухаан тал руу байна. Тэгэхээр энэ бяцлаглын үс мөр бяцлагж байгаа энэ үс голдуу жогом байх хэрэгтэй. Сэтгэлээл тэр бодож байгаа зүйлдээ төвлөрүүлээд тогтоогоод ингэж байх хэрэгтэй. Түүнээс одоо элдв сосордогийн элдв одоо шервар дахин цаана юм ажиглаад шинжлэх ийм нь зохисгүүлдэг гэж. Хэрвээ ингэж байх юм бол нөгөө довгууд ч бүгдээр яана дэнзэн болоод тэгээд шинжилж байгаа тэр ухаанууд ч нь бол дэнзэн болоод дахиад бурхан болоход одоо сааттай болно гэж. Өөрөөр хэлбэл бяцлагыг бол ганцхан сэтгэл төвлөрүүлэх жогомл байх хэрэгтэй гэсэн санаа гэж. Тэ? Жогомл байх гэж одоо зарим хүмүүс хэлдэг байна гэж. За энэний ялгаа гаргаж ирэх гэж. Тэ? Аль үед одоо жогом хэрэгтэй, аль үед жадгам хэрэгтэй юм гэж. Уг нь хоёулаа хэрэгтэй байна. Тийм үү? Гэж хэлэх юм аа гэж. За тэгчээд дний нямланжийн над за энэ бол тэр жинхэнэ одоо бяцлах анхаарлан авахын анисыг октоос одоо мэдээгүй тийм жаахан хааш яриа юм даа гэж. Тийм? Ганцхан жогом бяцлах гэхэд одоо ганцхан жогом байх хэрэгтэй гэж бодож байгаа бол жаахан цаад юм ухаараагүй хүний жалжил дими яриа юм даа гэж ингэж хэлж байгаа. За дэдижэнд байгаа гэж. Дний дамбар тойлетын ажсан. За энэ үсэд үхээр эхлээд сонсгол төр шүтэн байж тэрнийг сэтгэлдээ одоо бодох юм бодол гардаг шүү гэж. За ёсчлон одоо тэг сэтгэлдээ бодож яаж байгаа. Дахиад яана үнэхээр одоо утгын онох юм одоо мэдлэг гардаг шүү гэж. Энэ мэтэр сонсон утгаа бодож агаад эргэцүүлж бодох тийм ухаан нараа яана. Ёссон одоо сэтгэлдээ үлдэх юм ажил. За энээсээ цаашлаад яана өрнөлхөө утгын ил дондохын одоо бяцлаглаас гарсан ийм ухаанууд зэрэгчлэн гардаг юм байна. Тийм учраас эхлээд одоо тойвын сонсон утгаа бодох гомбойж болно. Тэ? Дараа нь тэрнийг эргэцүүлж боддог ухаан гомбойж болно. Бүр цаашаа яваад байна. Тэр хоёроо нийлүүлээд бүр одоо утгыг нэрж хайх. Тэ? Бодох юм бодол. Ийм олон гомууд яана байж болно шүү дээ гэж. Тэ? Ийм гомууд одоо байж болно шүү дээ. За, дэна ганьям ланжуу дамбар шанлаа яана. Тийм учраас бид яана айлан анхаарч авах бодох гэж байгаа тэр үндсээ эхлэв яах хэвээр. Бусдаа сонсдог. Тэгээд шандамжис эвэрж иднэ. За, бусдын хүчийг түүнийг бас магдалж бодож тунгааж авдаг. Цаашлаа тэр бодсон сонсон утгаа яана.
өөрийн одоо иш ном болоод ухаанаар ёсчлон одоо болдож боловсруулдаг. Тэгээд өөрийн гэсэн бас яана хүчээрээ өөрийнхөө ухаанаар яадаг. Тэрнийг магадalж мэж авдаг шүү дээ гэж. Тэр мэтэр тойсомжис тойв сам хоёроор сонсныхаа одоо сонсож одоо санах бодлоор магадalж аваад тэгээд одоо элдв донголзол тэнгэлзэлүүдээс хагацаад тэгээд дахин тэрнийг ижил суулж ойртуулж ингэж бодож ингэж байгаа үсийг яана гом гэж бэлтгэл гэж яана хийж байгаа юм л да гэж. Яин жадваны гомдон мэжидийн жом ягаад вэ? Тийм учраас дахин шинжээд ингэж яваад байгаа маань бэлтгэл болдог бөгөөд эсвэл одоо шинжээгүй ажиглагын үеийн агуулах одоо бэлтгэл хоёулаа уг нь бол байх хэрэгтэй л дээ гэж. Тойсонжийн данлаа явууллаа мэддэг. Энэ бол тэр сонсон зүйлээ батлан буулгахад бол сайд болдоггүй. Төвлөрүүлж байдаг. За мөн тус ондог ухаанаар шинжилээд бэлтгэх хоёулаа байна. Хоёулаа л одоо хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа л да гэж. Тэгэхээр бидний бодлын бэлтгэлийн явцд бол нэг хэсэг үед нь төвлөрүүлэх зүйл байж болно. Нөгөө хэсэг үед нь бол утгын хонох ухааны одоо бэлтгэл тус нь одоо ухааны шинжилгээ тийм дүгнэлтийг судлах ийм одоо бэлтгэл зүгтаа хоёулаа явж байгаа хэрэгтэй шүү гэсэн. Ганцхан бэлтгэл ганцхан жоон сэтгэл төвлөрүүлээд тэгэл яа тэн дээр л түнс одоо цаад утгын бодохын хэрэггүй тий шинж хэрэггүй ажиглах хэрэггүй гэж байвал энэ болохгүй шүү гэсэн. Өрөөсгөл байна. Тэг той хийж байгаа үуч яг тоймжны шар төрж байгаа ч юм санжны шар хийж байгаа үуч байгаагүй тий тэр ажиглах хэвээр бодох хэвээр зүйлээ ухаанаа төвлөрүүлэх гэж байна. Эргэцүүлэх зүйлээр ухаанаа төвлөрүүлэх гэж. Ухаанаа төвлөрүүлж эргэцүүлж байгаа тэр зүйлээ дахиад утгыг хайж болно тий. Дахиад жадхан гарч ирж болно тий. Тийм учраас энэ тэр ажил шиг хоорондоо ээлжлэл яваад байдаг. Ээлж явж байна. Ганцхан нэг тал руу барьж болохгүй шүү гэсэн юм чи хоёулаа юм. Энд байна гэж ингэж зэрэг. Заанууд тэр ингэж төгсөн. Тийм учраас энэ үйл бас. Юм учраас гом дамжид бэлтгэл бүгдийг жогом гэж үздэг чинь үлгэрлвээс юм. Догжиг сунаа нэг толгойг нь барьчаад бүрүү тамжид үр бүгдэд одоо зөвхөн одоо энэ байна гэж хэлдэхдээ л адилхан байх шүү дээ гэж тий. Догжиг сунаа. Догжиг гэдэг нь юу вэ? Нэг л юм дээр санаагаа төвлөрүүл чинь тэгэл яана болоо. Тэгээ бас зүйлээ бүгдийг одоо мэдчихтэй гэж хэлдэг л байна. Тий. Нэг тариг барьчихад тий нэг шиг одоо үр барьчихад тэгээ тариа болгоно юм байгаа гэж яриад. Гэдэгтэй одоо адилхан байна шүү дээ. Хоног 11 үр барьчих юм да. Тэгээ тэр 11 үрийг барьчихад тэгээ 10 гэдэг юм. Тариа болгоно ийм байх хэрэгтэй гэж. Тэр чинь цаана одоо цагаан бодоо байж болно, оёос байж болно тий. Тэг биз? Олон тариа байж болно шүү дээ. Тарийн нэр зүйл олон юм чинь. Гэтэл ганцхан тариаг барьчихад тариа болгоно ийм байх хэрэгтэй гэж яриад тэгтээ адилхан байна гэж. Бэлтгэл ганцхан гом байна гэж ярьж байгаа юм чинь нэг юм байна. Тэгэл бэлтгэл гэдэг чинь олон зүйлийг яана. Тэ? Ганцхан тогтоохоос гадна цаана олон зүйлийг яана таньж мэддэг ухаан бас тийм бэлтгэл бас яана. Явж идэв юм аа гэж. Тэр юм үгс гэж. Тэгэл адилхан болж идэв гэж. Гом ина тэ? Гом дамжид жогом дүү додваа. Берна догжиг сунаа бүрүү тамжид дэ хана яна шисэр бадан даваа яна. Догжиг нь толгойн тарины толгойн нэр гэсэн юм тэ. Одоо нэг тарины толгойг ярих төрлөө одоо дотор олон байх юм байна. Нэг юм ишин дээр орж байгаа нэг тари нэг тэгэхээр босод толгойнууд нь бас өөр зарим том, зарим жижиг, зарим бүдүүн, зарим хоолтой, зарим цатгалан, зарим турхгай тийм янз бүр болоод тийм. Тэгэхээр ганцхан зүйлийг яана зөвхөн одоо сэтгэл төвлөрөөл тэг дээрээ сэтгэл ингээ хөдлөхгүй байгаад болгоом зөвхөн тэр л гом юм. Тэр төвлөрсөн дээр чинь дахиад тэрний цаана байгаа, тэрний дотор байгаа, тэрний ямар чандад байгаа зүйлийг дахиад ухаарч тийм тогтсон сэтгэлдээ яна ухаанаар ажиглах. Ийм жагамж юм бас байх хэрэгтэй л гэж. За ийм санаа бидэнд яна ирж байна.
За өнөөдөр ингэж зөксөд одоо ингэ нарийн юм руу жана хуушааны ганц маргаашаас эхлээд жана хуушааныг гэж мундаг юм шүү дээ. За энийг уг нь бол их нарийн энэ бата явандаа ингэ. За маргаашны явж гүцэх нь энэ жонцлгүйцээ тэгэл завсрална хэвсэлтэй гэж байна. Энэ дажинадгаа хийхэн дээр тэгээд дайд сэж харна маа. Маргаашны явж байна.